За сайн байцгаана өрх үзэгчтэй эргэцэн хөтөж хуулийн нэвтрүүлэг ээлж дугаараар толилуулж байна. За хууль зүйн дотоод хэргийн яамнаас шинээр өргөн барьж байгаа хуулийн төсөл, за шинжилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтүүдийн төслийг хууль төрхийн өмнө нээлттэй хэлэлцүүлгээр байнга хэлэлцүүлдэг болсон. За энэ удаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинжилсэн найруулгын нээлттэй хэлэлцүүлгийг хийсэн. За энэ нээлттэй хэлэлцүүлгээс бэлдсэн нэвтрүүлгээ одоо толилуулъя. 2002 оноос хойших хугацаанд иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх баримт бичиг нийт гүйцэтгэх баримт бичгийн 70 гаруй хувийг эзэлдэг байна. Тэдгээрийн бодит гүйцэтгэл оноос он дамжин 50 орчим хувьтай байсаар байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан зорилтын хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэжээ. Түүнчлэн эрүүгийн хуульд заасан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, албадан ажил хийлгэх зэрэг ялын хэрэгжилт хангалтгүй байгаа нь эрүүгийн хуулийн 9-ийн 1-д заасан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байна. За ер нь бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийг шинжилсэн найруулгын хэлбэрээр боловсруулж засгийн газар хэлэлцүүлж улсын их оролд өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна. Үндсэндээ бол энэ хуулийн төслийг энэ 7 хоногт засгийн газарт хөргүүлж улсын их оролд өргөн мэдүүлнэ гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд ер нь бол бид сүүлийн үед бол шинэ хууль энэ төсөл боловсруулж өргөн мэдүүлэхийн өмнө бол энэ хууль төрхийн өмнө гэсэн хэлэлцүүлгийг тогтмол хийж байгаа. Тэгээд иймэрхүү хэлэлцүүлэг хийх нь бол мэрэгжлийн хүмүүс эрдэмтэн судлаачдын санал бодлыг бас хуулийн төсөл тусгах. Нөгөө талаасаа бол энэ хуулийн төсөл маань бас нүгийн хэрэлт хэрэгцээнд хэр нийт чинь гэдгийг бас тодруулахад бид нар ач холбогдолтой байгаа. За шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль бол нийт 305 зүйлтэй 27 бүлэгтэй нэлээд том хуулийн төсөл болж байгаа. Өмнөх хуулийн төсөл бол бараг өмнөх хуулийн төслөөс үндсэндээ бараг 3 дахин том юм хуулийн төсөл болсон байгаа. Тэгээ энэний гол шалтгаан юу вэ гэхээр бол нэгдүгürt шинэ одоо эрүүгийн хууль, зөрчлийн хууль гарсантай холбогдуулаад энд одоо эндгээр хуульд одоо тусгаж байгаа ял шийтгэлийн төрлийг хэрхэн хэрэгжүүлэх энэ бүх процессыг нэлээд дэлгэрүүл тусгаж байгаа. Ер нь бол одоо Монгол улсад бол хүний эрхийг бол зөвхөн хууль заасан үндэслэл журмын дагуу хасах, хязгаарлах юм учиртай. За өмнөх одоо бидний явж исэн практикаар бол нэлээд олон зүйл бол байгууллагын дүрм журмаар бол зохицуулагдж ирсэн. Жишээл одоо хорих ангийн дотоод журмч гэдэг юм. Тэргээр бол одоо хоригдлын одоо ял идэлхтэй холбоотой гол асуудлуудыг тэнд үндсэн зохицуулж идэг. Тэрний хатар ил тод биш. Тэр утгаараа бол одоо хүний эрх хэрэгчлээ зөрчиж байгаа хэсгийг бол одоо хянах энэ тал дээр бол бас учир дутагдaltaй байсан гэж хэлж болно. Тийм учраас бол ерөнхийдөө эдгээр байгууллагын шинжтэй энэ дотоод шинжтэй энэ баримтчгууд тусгасан байсан ял идэлүүлэх ажиллагаатай холбоотой хүний эрх хэрэгчлээ хязгаарлаж байсан энэ бүх зохицуултуудыг бол үндсэндээ хуулийн төсөл шингээд тусгасан. Тэр ч утгаараа бол энэ процессын шинжтэй нэлээд тийм том хуулийн төсөл болж одоо хэлцэгдэх гэж байна. Улсын их хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5/4-ийн 1-д хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг элт тод нээлттэй болгож иргэдэд чирэгдэлгүй, ялгуургүй тэгш шударгаар үйлчлэх эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлнэ гэж 5/4-ийн 10-т хорих ангийн төрөл дэглэмийг нээлттэй хаалттай тогтолцоонд бүрэн шилжүүлэх, цагдан хорих байрны нөхцөлийг хүний зам ёсны эрхэд нийцүүлэх, ял идлүүлэх ажиллагаанд цахим болон телекамерын хяналтын системийг нэвтрүүлэх, ялтныг хөдөлмөрт бүрэн хамруулах, иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зарим ажиллагааг шинэтгэнэ гэж заасан байна. Түүнчлэн Монгол Улсын засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолоор хорих ангийн төрөл дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль бол байгууллагын хууль биш, процессын хууль байдаг. Тэгээ процессын хууль байдаг учраас мөн дагаад бас ингэ зэшгүй өөрчлөгдөж байгаа. За шинээр яаж байгаа төсөл маань одоо нийтдээ 310 гаруй зүйл ангитгаар төсөл явж байна. За өнөөдөр бол бид бас энэ хууль эрдэмтдийн хүрээнд бол бас өөрийнхөө шинэ хуулийн төслийг бас ингэж хэрэгжүүлж ярьлаа. Ерөөсөө энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг яавал хурдсах уу? Яавал хурдан түргэн биелүүлдэг болох уу, тийм ээ? Ингэж байгаа шинэ хэлбэр маань бол яг үгээр одоо хуучин урамшууллын системтэй байснаас бол ингэж татгалзаж байна. Мөн одоо манай шийдвэр гүйцэтгэгч нар хөдөө орон нутагт ажиллаж байгаа шийдвэр гүйцэтгэгч нар бүгд одоо ингэж сэргээн болж байна.
За ингэснээр амьдрал ахуйнаас бас тодорхой хэмжээнд дэвшил гарна, цахилгаан мөнгөнд дэвшил гарна. За 20 ангийг нээлттэй хаалттай тогтолцоонд шилжүүлж өглөө. 20 ангийг нээлттэй хаалттай тогтолцоонд шилжүүлснээр бол эдгээр маань өөр болж байгаа. Энэ хууль бол шинжилсэн найруулга. Өөрөөр хэлбэл нөнөөгийн мөрдөж байгаа хууль тогтоомж зарчмын шинж нартай өөрчлөлтүүд орсон гэсэн үг. Энэ нь бол хоригдлын хөдөлмөр түүний зохион байгуулалттай холбоотой юм. Ер нь ялын нэг гол зорилго бол цээрлүүлэхээс гадна тэр хохирогчийн эрх ашгийг нөхөн сэргээх тухай төлбөр барагдуулах тухай асуудал. Монгол Улсын засгийн газраас барьж байгаа бодлого тэр төрөө засгийн газрын мөрөө хөтөлбөрт бол хоригдлыг бүрэн хөдөлмөрт хамруулах тухай асуудал байгаа. Хөдөлмөрт хамруулах тухай асуудлыг зөвхөн албадлагаар бус мөн хөдөлмөр эрхлэх сонирхол нөхцөлийг бүрдүүлэх тухай асуудал бол хуулийн төсөл тодорхой хэмжээгээр туссан гэж үзэж байгаа. Тухайлбал хоригдлын хөдөлмөрийн хөлснөөс их суутгалын тухай асуудлыг суутгал нь бол 70%-аас хэтрэхгүй байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хөлсний тодорхой хэсгийг хоригдол өөрөө захин зарцуулах эрх нь бол хоригдол байгаа юм байна. Анхууч хэрэггүй хуулиар бол одоо орон нутгийн болгонд одоо юм 20 ангитай байхаар байсан бол одоо бид бүсчилж оруулж ирж байна. Бүсчилснээр ихлээр зүүн баруун төвийн бүсийн 20 ангууд гэж одоо зүүн талын аймагуудад гэмтрэг үлдэж ял шийдвэрсэн улсуудыг бол бүсчилж гэж тэр 20 ангид нь ял идлүүлэх боломжтой. Аль болохоор орон нутагт нь ойр ял идлүүлэе гэсэн. 20 анги хэсүүлээд явуулдаггүй тийм болгохоор ийм зорилго тавьж байгаа. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх эрүүгийн хууль, зөрчлийн тухай хуульд ял шийтгэлийн төрөл хэлбэрийг шинээр тодорхойлж, хорих ялыг нээлттэй хаалттай хорих байгууллагад, өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус идлүүлэх, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шийтгэл оногдуулахаар тусгаж, ял шийтгэл албадлын өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус эдлүүлэх, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шийтгэл оногдуулахаар тусгаж, ял шийтгэл албадлагын арга хэмжээний төрлийг шинээр тодорхойлсон, дээр дурдсан ял шийтгэл оногдуулсан шийдвэрийг гүйцэтгэх, хяналт тавих ажиллагааг шинээр журамлах шаардлагыг бий болгож байна. Ялын бодлоготой бол нэг талаасаа бол тухайн гэмтрэгүүлсэн этгээдийг цээрлүүлэх, засаж хүмүүжүүлэх, нийгэмд хороо илгүү болгох гэдэг зорилт байгаа. Нөгөө талдаа бас тэр ял ажиллаж байгаа этгээдийн одоо хуулиосны эрх сонирхлыг хамгаалах гэсэн энэ хоёр асуудлын одоо торгон зайг дээр зөв балансыг олж хуульчлах юм л зорилго байдаг л да. Тэгээ энэ удаагийн хуулийн сэдвэр бол бид энэ бас тэнцвэртэй харьцааг хадгалахыг оролдсон. Ер нь бол зүгээр хорих ял аль болох хоногдуулахгүй байх, хорхоос өөр төрлийн бусад одоо сонголтуудыг бий болгох гэдэг утгаараа бас эрүүгийн хуулийн төсөл зөрчлийн тухай хуулийн төсөлд тодорхой зохицуултууд орж байгаа. Та бүхэн мэдж байгаа нийт төстэй ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, за тэгээд тодорхой бас хуучин уламжлалт ялуудын бас нөхцөл одоо үндслийг бас өөрчлөх гэдэг юм уу, ийм бас зохицуултууд орж ирсэн. Тэр утгаараа бол бас ялын бодлого тодорхой хэмжээнд бас яг гин буруугийнхаа хэр хэмжээнд тохирсон ийм байдлаар бас одоо орж чадж байгаа болов гэж найдаж байгаа. Энэ удаа бол тэр тэдгээр шинэ ялуудын урд нь одоо манад хэрэглэгдэж байгаа ялуудын нөхцөл журмыг бол нэлээд найрамшилт тусгаж байгаа. Энэ бол Монгол улсад урд нь бол бас хийж хэрэгжиж байгаагүй ийм зүйл учраас бас бидэнд боломж байгаа зүйл байгаа. Гэхдээ бид бол бусад одоо орнуудын шилдэг туршлагыг судлаад эдгээр ялыг бол хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж хууль тусгаж байгаа. За эргээд архиваас ямар нэгэн лавлгаа авахд хаана хинт хандах, за ямар бичиг баримт бүрдүүлж очих гэд ингээд олон асуултуудыг бас бидэнд тавьдаг. Ингээд эргэцэн хөтөч нэвтрүүлэг үндэсний төв архивтай хамтран дараах сурвалжлагыг үзэгчдэд толилж байгаа юм. Ингээд эргэцэн хөтөч нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр иргэд одоо тухайлбал 33 он 56 оны хүн амын тооллогын талаар тийм ээ одоо энэ иргэн жишээ лавлгаа авъя гэж байна. Яг ямар лавлгаа энэ иргэдэд хэрэгтэй гэдэг юм бэ? Яг 33 44 56 оны тооллогоор бол хүмүүсийнхээ удам өгсөний асуудлаа судалдаг тухайн иргэн.
Тэгэхийн тэгвэл тухайн үеийнхэн засаг захиргааны зохион байгуулалт тухайн үед өрхийн тэргүүн хэн байсан, гэр бүлд нь ямар хүмүүс байсан талаар мэдээлэл авах боломжтой. 22-оос 29 оны Хүү амын тоолго бол манай захин хэлбэрт орцсон байгаа. Тэр тоолгын бүртгэлээс бол өөрсдийнхөө удам усааг тодруулж болно. Гэлгийн очир байхгүй юу? Авг нь гэлэг очир. Өрхийн тэргүүн гэлгийн очир. Тэгээ хүүхэд нь үлзий утас гэж авах хэрэгтэй. 33 онд. За энэ 1933 оны Ар хангаа хотон цамаас гэлгийн очир 44 настай эрэгтэй гэж бүртгэгдсэн байна. За энэ болохоор ингэж байна. Үлзий утас хүү үлзий утас 25 настай лам. Хүү нямбу 10 настай. Охин цаама. Охин цаама 8 настай. За би таны энэчнээс хэвлээд өгнө. Одоо 44 онд энэ үлзий утас чинь бол одоо хүнтэй суудсан байна уугүй юу гэдгийг харах гэдэг байхгүй би. За Эхнэр нь ямар хүн байна гэж. эхнэр нь Донвийн бор 25 настай. 33 оноос эхлээд өөрийнхөө одоо юуны лавлгааг авчихсан шүү дээ. Тэгээд айгүй нарийн гарч ирдэг нь бол цахимд орцсон байгаа нь бол харагдаж байна тийм ээ. Ер нь иргэд тухайлбал өөр ямар асуудлаар одоо танаад лавлгаа авах гэж ханддаг вэ? За иргэд ажилласан жил тэтгэврийн тогтоох Монгол улс нөө хууль гарсан байгаа. Тэр бол сая одоо 3 сарын 15 хүртэл 1 сарын аяар өрнөсөн байгаа. Эрүүл мэндийн нийгмийн даатгалын газар тэр ажлын хүрээнд бол тухайн тэтгэвэр тогтсоноос өмнө 20 жил доторх 5 жилээ тогтоох боломжтой. Тэнтэй уялдуулж манай цалингийн тодорхойлолт бас их хүмүүс их хандж байгаа. Тухайн иргэн хамгийн доотлоо тогтооцсон байгаа. Тэрнээс одоо цалингийн тодорхойлолтоо 20 жил доторх цалингийн тодорхойлол бол арай цалин нэмэгдэх боломжтой гэдгээс манайд бол хүмүүс их хандж байгаа. Тэгвэл бол нэг ялгаатай юм нь нийслэлийн харьяа байгууллага байна. Аймагуудын харьяа архивын тасгууд дээр бас хөдөө орнууд ажиллажсэн нэгдлийн баримтууд бол их байгаа. Манайд бол улсын төсөвт байгууллагуудын байгууллага сүл их байгаа. Мөн манайд бас Хүү амын тоолгын толгуур баримтаас гадна тухайн үеийнх нь ноёд тайч нарын гэр бүлийн бичмэл байдаг. Тэнд болохоор тухайн үед амьдарч ирсэн тайч нарын хушуудын аймаг хушуудын тайч нарын бүртгэлээс бас удам ургаа судлах боломжтой. Тэгээд тайч нарын бүртгэлийг бол манайх уншлагын аймаг дээрээ өөрөө хүсэлт гаргаад тухайн одоо жишээлбэл би Засаг тагийн аймгийн Элдэнгүн Гомсөрөнгө хушууны бүртгэл гэдээ үзэхэд тэр хушууны тайч нарын бүртгэл бол бүгдөө хадгалагдаж байгаа. Яг 33, 44, 56 оны тоо. Захаалга өгөөд үлдээн гэсэн үг үү те? За захиалга өгөөд захиалгыг тодорхой бүлгээр өгчөөрэй. Захаалгыг өгөөд үлдээх. Тэгэхээр өөрөөс чинь нэг юм тодруулж өсөө. Одоо сая ингээ харж байхад 33 оны тоолгоос эхлээл одоо энэ мэдээллийг өөрсдийнхөө одоо өгдөөцсөн мэдээллийг авчих штэ тийм. Тэгэхээр энийг тухайлбал иргэн хүнд өөрт чинь ямар юунд ашиглах гэж ингэж лавлгаа авч байгаа. Одоо би бол энийг одоо ч ер нь хүмүүс ч айгүй нэг бас ургийн баяр маяр хийх зорилгоор би болохоор одоо ингээд зөвхөн аавыгаа л мэдж байгаа болохоос биш ингээ өвгийнхаа одоо авг нэрийг сайн мэдэхгүй дээрэс нь одоо эмээгийнхаа авг нэрийг сайн мэдэхгүй тийм учраас тооллогоор бол одоо ингээд гараад ирдэг юм байна. Одоо жишээлбэл ингээд би одоо энэ жаргал гэж л нэр мэдхээс биш энэ хиний жаргал гэж бол би мэддэг байхгүй. Тэгэхээр одоо ингээд нацгийн жаргал гэдэг ингээ манай аав бол одоо гяваа нүлзүүцийн гяваа тэгэнгүүт имэн нацгийн жаргал гэж гисэн юм байна гэл. Тэгэл эн чинь бас нэг одоо энэ дээр л гэхэд манай аавч яг өөрийнхөө өргөт бол гарч ирэхгүй байна. Одоо жишээлбэл ингээд 56 оны тоолгонд ингээд 44 онд ингээд үзэхээр аав нэг яасан хэрнээ манай аав бол байхгүй тэгэнгүүт ингээд 56 оноос зөвхөн имээтэйгээ ингээд ихцтэйгээ ингээд гурлахнаа тоолгосон байна. Тийм. Тэгээ эн чинь нөгөө нэг заав ганц өрхийн тэргүүнээрээ биш нөгөө нэг бас юугээр нь хайдаг болохоор бас гараад ирдэг юм байна. Зүгээр одоо гава гэл хийнгүүт өрхийн тэргүүн биш ч гэсэн хүүхэд ч гэсэн тий өөрхийн нэрээр бол гараад ирдэг юм байна тий. Тэгэхээр ерөнхийдөө бол бас ингээл иргэд бол улсын архивд хандахтаа одоо өвөг дээд эмээ өвөөгийнхөө одоо ам бүлдээ хэдүүлээ байсан хин хинтэйг амьдардаг байсан гэдэг энэ лавлгаануудыг авахд бол энэ архивын ерөнхий газарт ирээд үйлчлүүлэхэд бол бүрэн бололцоотой байдгийн байна. Тэгээ сая бол энэ иргэн ярьж байна. Энэ лавлгаа одоо сүүлийн үед манай иргэд ургийн баяр хийдэг болсноор ахын дүүс одоо тэр амраг саднуудаа мэдхэд бас энэ лавлгаа маш чухал байдгийн байна гэдгийг бол бас эндээс харуулж болж байна л да. Гэхдээ танах бол одоо ингээд ачаалал ер нь хэр байдгийг юм. Манайх өдөрт ойролцоогоор 50-аас 60 хүн ирдэг иргэд. Тэр яг тухайн иргэд хандахдаа бол зарим нь удам ургийн судалгаа түрүүнийг хэлсэн ажилласан жил тэгээд Хүү амын тоолгын баримт гэх хэмжлэн ирдэг. Мөн бас энэ үеэр бас манайх нэг шинэлэг үйлчлэгээ бол иргэд бол онлайн захиалгаар захиалга өгч иргэдэд үрч болно. Одоо арай жоохон
хотоос жоохон зайтай учраас хоёр ирэх юуг нэг болгож тухайн иргэн бол архив ерөнхий газар гэсэн сайтад хандаад тухайн байгууллага иргэдийг яг манад байгаа байгууллагадаас лавлгаа авах бүрэн боломжтой. Мөн энэ дээр нэмэлт үйлчлэгээ бол 1812.05 гэсэн лавлах утас манайх ажиллаж эхэлж байгаа. Энэ утсанд бол хандах бүрэн боломжтой. Заавал наашаа бол ирээд халбгүй. Одоо мэдээллийг онлайн хэлбэрээр захиалгаа өгөөд нэггээр хэлбэл 2 удаа явах явдлаа одоо богиносгож 1 удаа зөвхөн хариугаа авах зорилгоор тий. Хариугаа авахтаа л ирж манайгаас их авах. Тийм боломжтой юм байна. 1812 гэсэн лавлах утас хандаж мэдээллүүд байгаа эсгийг хандаж болно. За үндэсний төв архивын бас нэг гол хэсэг бол улс төрийн нам олон нийтийн байгууллагуудын баримтын архив тийм ээ. Тэгэхээр энэ одоо яг тухайлбал ямар бичиг баримт архивлагдаж хадгалагдаж байгаа вэ? Улс төрийн нам олон нийтийн байгууллагын баримтын архив нь бол хуучнаар Монгол Ардын Хувьсгалт намын баримтын төв гэж одоо зөвхөн Монгол Ардын Хувьсгалт намын түүхэнд холбогдох 1921-с 90 оны түүхэнд холбогдох баримтчгүүд төвлөрөөр хадгалагдж байсан. 2014 оны 11 сард улс төрийн нам олон нийтийн байгууллагын баримтын архив болон өргөжснөөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намууд болон олон нийтийн байгууллагуудын баримтын архиваар сан мөргөнд хүн бүрдүүлэх, тэдгээрт архив зүүн дагуу эрдэм шинжилгээ, техник боловсруулалтын ажил хийх, тэдгээрийг олон нийтэд ашиглуулах, үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тус архивын сан мөргөт Монгол Ардын нам анх үүс байгуулагдсан тухай баримт бичгүүд, тэгээ Монгол Ардын намын их хурал, бага хурал, Монгол Ардын намын улс төрийн төвчөөний тогтоол, нарийн бичгийн дарга нарын төвчөөний тогтоол болон намын төв байгууллагууд, тэгээ намын төв хорооны дэрэгдэх Аймаг хотын намын хороод, Төмөр замын намын хороо, Сүхбаатар, Чой болсон, Жамсрангийн самбуу, Элдв очир, Архичаа, Банзаржуугийн Баасан чив зэрэг төр нийгмийн зүтгэлтэй хүмүүсийн хувийн хөмрөг 1921-с 89 онд Монгол Ардын хуучнаар Монгол Ардын Хувьсгалт намын гишүүн байсан хүмүүсийн 3 бүртгэх хуудас хувийн эрх хадгалагдж идэг. Эдгээр бүртгэх хуудас хувийн эрхт бол тухайн намын гишүүд анх намд хэлсэгтээ бичсэн өөрийн гараар бичсэн 3 үеийн намтар төөх зэрэг нь хадгалагдж идэг. Цаасан суурьтай баримтаас гадна хувьсгалын түүхэнд холбогдох тэгээд тэдгээр удирдагч нарын намтар үйл ажиллагаанд холбогдох бол 20 дугаар зууны их үеийн Монголын нийгэм эдийн засгийн амьдрал, ард түмний аж амьдралыг хариулсан цөөн гүгрэл зураг хадгалагдж идэг. Эдгээрийн нэг нь бол 1941 онд бүгд найрамдах Монгол ард улсын 20 жилийн ойд зориулан гаргасан альбом, санхүү эдийн засгийн дээд сургуулийн 45 жилийн ойд зориулан гаргасан альбом, гэрэл зургуудаас бүрдэж идэг. Мөн онцлог зарим нэг баримтууд гэвэл 1921 оны ардын журам цэргийн бүртгэлүүд хадгалагдж идэг. Сүүлийн судалгаагаар ардын журам цэрэг нийтдээ 699 хүн бүртгэгдсэн байдаг. Эргэцэн хөтөж хуулийн телесэтгүүлийн энэ удаагийн дугаараар шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинжилсэн найруулгын нээлттэй хэлэлцүүлгээс хийсэн сурвалжлага за үндэсний төв архиваас бэлдсэн одоо бидний бэлдсэн сурвалжлага зэргийг үзэгч та бүхэндээ толилууллаа. Ингээд үүгээр манай өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөж байна. Эх 7 хоногийн пүрэв гарагт иргэн уулзлаа. Баяртай.